Та сайн байцгаана уу? Өнөөдөр лимбийн тогтолцооны талаар ярих гэж байна. За, лимбийн тогтолцоо нь неокортекс болон филогенетикийн хувьд илүү эртний гадрын хэсгүүд болох архикортекс, палеокортекс мөн өөр хэд хэдэн төрлийн бөмбөгөөс бол тогтдог. Архикортекс болон палеокортексын эсийн бүтцэн неокортексоос ялгаатай байдаг. Өөрөөр хэлбэл их тархины гадрын эсийн бүтцээс өөр байдаг гэсэн үг. За, лимбийн тогтолцооны үндсэн бүтц бол гиппокампын формашн, парагиппокампын гирус болон энторинальны area, за цингулатэ гирус, мамиларны боди болон амигдала бол ордог. Эдгээр бүтц нь папезийн цагирагт хоорондоо холбогдохоос гадна тархины бусад хэсгүүдтэй буюу неокортекс, таламус, тархины багны хэсэгтээ холбогдож өргөн хүрээний холбоо үүсгдэг. Ингэснээр лимбийн тогтолцоо нь дунд тарих, завсрын тарих болон неокортексын хооронд мэдээлэл дамжих нөхцөлийг бүрдүүлж идэг байна. За, лимбийн тогтолцоо нь гипоталамустай холбогдож түгэр дамжуулан вегетатив мэдрэлийн системтэй харилцан ажилласнаар төрөлхийн зүүн совин болон сэтгэл хөдлөлийг зохицуулахад бол оролцдог. Теологийн үүднээс авч үзэх юм бол үндсэн үүрэг нь тухайн бодгол болон төрөл зүйлийг амьд үлдэхэд чиглэсэн зан үйлийг бий болгох явдал юм. За, гиппокамп нь сурах болон санах ойд маш чухал үүрэг гүйцэтгэдэг. Гиппокампал формашн болон түүний үйл ажиллагааны хувьд холбоотой бусад бүтцүүд нь гэмтсэн тохиолдолд амнестик хам шинж буюу ойгүйдэл үүсдэг. Гэмтэл хаана байрлаж байгаагаас хамааран санах ойн өөр хямралууд илэрдэг байна. За, анатомийн бүтц 1878 онд Брок тархины эвэрлэг буюу корпус каллозеум, завсрын тарих болон суурийн занглаануудыг хүрээлсэн тархины атриануудыг тодорхойлж үүнийгээ гранд лоб лимбикүй буюу лимбийн их дэлбэн гэж нэрлсэн. Тодорхой утгаараа энэхүү бүтцийн зохицолбор нь тархины баг нь болон неокортекс хоорондын шилжилтийн бүс гэж тодорхойлогддог. За, үүний доторх гадаргын хэсгүүд нь дараах бүтцүүдээс бол бүрддэг. Архикортекс, палеокортекс, месокортекс. Архикортекс нь гиппокамп ба дентатэ гирусд байна. Палеокортекс нь лир хэлбэрт гадар буюу периформус кортекст байна. Месокортекс нь бүслүүр атра буюу цингулатэ гирусд бол байдаг байна. За, лимбийн бусад бүтцэнд энториналны area, септал area орно. Мөн саарл бүрхүүл буюу индусеум, гресеум, амигдала тэгээд хөхлөг бий бол багтдаг байна. Эдгээр бүх бүтцийг холбосон мэдрэлийн ширхэггүүдийн өргөн холбоосууд дээр үндэслэж 1937 онд папез мэдрэлийн идэвхжлийн битүү хэлхээ буюу папезийн цагираг гэдэг ямиг нэрлээд сэтгэл хөдлөл, түүний илэрхийлэл болон төрөлхийн зөнд хамаарах аффектив төлөв байдлын анатомийн үндэс юм байна гэдэг санааг улаанх төвшүүлсэн байдаг. Энэ онол нь Клюр болон Биусийн нарын судалгаагаар батлагдсан. Лимбийн төрөл бүрийн бүтцүүдийг анатом болон үйл ажиллагааны уялдаа холбоог нотлох баримтууд бол нэмэгцээр байгаа тул Маклин анх лимбийн тогтолцоо гэдэг нэр томьёог гаргаж иржээ. Гэвч сүүлийн үед лимбийн тогтолцоог яг бие даасан тусгаарлагдсан үйл ажиллагааны нэгж гэж үзэх нь эргэлзээтэй болсон. Учир нь судалгаагаар эдгээр бүтцэн зөвхөн хоорондоо төдийгүй гадар бусад бүтцүүдтэй маш чухал мэдрэлийн холбоотой болох нь бол тогтоогдож байгаа. Иймээс лимбийн тогтолцоог анатомийн болон үйл ажиллагааны хувьд битүү тийм систем гэж үзэж болохгүй болсон байна. За, лимбийн тогтолцоотой холбоотой дараах үйл ажиллагаанууд нь зөвхөн энэ системийн үйл ажиллагаанд хамаарагддаггүй. Төрөлхийн зүүн совин ба аффектив зан үйл, сэтэл буюу мотивац, тэмүүлэл буюу драйв, сурах ба санах. Эдгээр үйл ажиллагаа нь лимбийн тогтолцоо тархины бусад олон хэсэгтээ бүрэн хамтран ажилласнаас хамаардаг. Үүнийг нэгэнт ойлгосон бол лимбийн тогтолцоо гэдэг нэр томьёог ашиглахад татгал зохиол зүйл ахгүй. Учир нь энэ нэрийг өргөн
өгөх үндэслэл болсон анатомийн холбоосууд нь бодиттой оршдог бөгөөд үйл ажиллагааны хувьд маш чухал ач холбогдолтой хэвээр байгаа. Одоогоор үүнийг орлого нэгдсэн өөр нэр томьёо хэрэглээнд нэвтрэг байгаа тул клиникийн практикт лимбийн бүтцэд гардаг эмгэг өөрчлөлтүүдийг лимбийн тогтолцооны гэмтэл гэж үзсээр байгаа юм аа. За зэрэгэлдээ зурагт болвол ногоон өнгөөр лимбийн тогтолцооны үндсэн бүтцүүдийг болвол харуулсан байна. За лимбийн тогтолцоо болон гадаад холбоосууд, дотоод болон гадаад холбоосууд. За папезийн цагираг буюу сэтгэл хөдлөлийн цагираг бахны тийм ээ. Гиппокамп болон лимбийн бүтцүүдийн бүлэг нь хоорондоо папезийн цагираг гэж нэрлэгдэх системээр бол холбогдно. Энэхүү хэлхэн тойрог хэлбэрээр байрласан хэд хэдэн мэдрэлийн дамжуулах өртөөнүүдээс бол бүрдэн анх тодорхойлсон үндсэн бүтцээс гадна орчин үеийн судалгаагаар нэмэлт холбоосууд болон хэлхээний янз бүрийн цэгүүдэд ашиглагддаг өвөрмөц нейротрансмиттер буюу мэдээлэл дамжуулах зуучлагт бодисуудын талаар илүү их мэдээллүүд нэмэгдэж байгаа. За гиппокампаас эхэлсэн сэрэл тархины форниксоор дамжиж хөхлөг бие буюу мамиларны бодид очино. За зурагт тод улаанаар гарч ийн тийм ээ. Тэгээд гиппокампаас таслал явж байгаа форниксоор бүтэн яваад хөхлөг боди дээр ирж байна. За эндээс виктэй азерийн зам эхлээд сэрэл таламусын өмнөд цөм рүү бол нэвтрэн эргэж ийн тийм ээ. Тэр жижиг тал. За ингээд таламусаас таламо цингулатэ радиашн замаар бүслүүр атрата буюу цингулатэ гэрүүстэй бол холбогдож байгаа тэр ногоон өнгөтэй замууд харагдчихэв. За бүслүүр атранаас импульс нь цингулумын замаар дамжиж буцаад гиппокамп руу ирж хэлхээ битүүрж байгаа нөгөө таслалтай ногоон зураасаар бол харагдчихэв тийм ээ. Тэгэхээр таслалтай улаан зураас анх эхэлсэн гиппокампын цэг дээр эргээд ногоон цэгүүд ирээд битүүрж байгаа энэ цагиргыг бол папезийн цагираг гэж нэрлэдэг байна. Энэ бол дотоод холбоо юм аа. За бусад хэсгүүдтэй хэрхэн холбогдох вэ? За хөхлөг биеийн папезийн хэлхэнд гол байр суурийг эзэлдэг. Учир нь энэ бүтцэн лимбийн тогтолцоог дунд тарих буюу гуудн болон векторын цөмүүд болон торлог байгууламжтай холбож байдаг. Мамило тегментальны зам болон хөхлөг биеийн хөл нь бие даасан зохицуулалтын хэлхэг бол үүсгэдэг. Лимбийн тогтолцоонд үүссэн импульс нь таламусын өмнөд цөмөөр дамжин бүслүүр атра ассоциашнгуудээс дамжин неокортекс руу дамжих боломжтой. За мөн вегетатив мэдрэлийн системээс ирж буй сэрэл гипоталамус болон таламусын медиал дорсал нуклеусээр дамжиж орбитофронталны гадарт болвол хурж идэг бахнэ. За лимбийн тогтолцооны үндсэн хэсгүүд 1 номерт болвол гиппокамп бол бахнэ тийм ээ. За гиппокампын гадар нь архикортекс буюу филогенезийн хувьд эртний тархины гадраас бүрддэг бөгөөд ердийн 6 үе давхаргын оронд ердөө 3 давхаргатай байдаг. Ийм өвөрмөц бүтцтэй тул гиппокамп болон бусад цөөн хідэн гадаргын хэсгийг аллокортекс буюу 6 үетэй изокортексын эсрэг ойлголт гэж бол нэрлэдэг бахна. Үндсэн гиппокамп болон аммониевр буюу корни аммонис нь шүтлэг атранаас ялгаатай бүтцтэй бол байдаг. За үндсэн 3-9-ийн давхаргт бол нэгдүгээрт нь пирамидис орно. За үндсэн эсийн төрөл аммониеврийн хэсгүүдэд байрлах пирамидисүүдийг байршлаар нь CA1, 2, 3 гэж ангилдаг. Өөрөөр хэлбэл энэ товчлол нь корни аммонис гэдэг үгийн товчлол байна. За зарим судлаачид шүтлэг атраны хотгор хэсгийн хажууд байрлах CA4 бүсийг мөн тодорхойлдог байна. За дараагийнх нь хөхлөх тэсийн давхарга шүтлэг атраны үндсэн эсэм эдгээр эсүүд нь өөрийн аксон буюу
хөвдөрхөг ширхгүүдээр дамжуулан шүтлэг артераг үндсэн гиппокамптай бол холбож идэг. За завсрын мэдрэлийн эсүүд буюу интернейронууд үндсэн эсүүдээс гадна гиппокамп ба шүтлэг артеранд аль нэг давхаргад бол баригддаггүй тархмал байрлалтай гамк эрэг завсран мэдрэлийн эсүүд бол идэг. Эдгээр эсүүд нь дарангуулах үйлчилгээтэй нейротрансмиттерээс гадна төрөл бүрийн нейропептидүүд болон кальц холбогч ургуудыг агуулдаг байна. За гиппокампын информацийн мэдрэлийн холбоосууд. За энторенал хэсгийн афферент ширхгүүд. За энтореналны гиппокамп болвол чамархан дэлбэнгийн дотор талд байгаа даламар шиг хэлбэрийн бүтэц шүү дээ, тийм ээ. Тэгэхээр гиппокамптай адил чамархан хэсгийн энэ гадар буюу энтореналны хэсэг нь мөн аллокортексоос бүрддэг. Парагиппокампын атраны хажууд буюу бродманы 28 дугаар талбайд байрлах энэхүү хэсэг нь маш чухал болохыг сүүлийн үеийн судалгаанууд бол харуулж байгаа. Коллатерал ховлол нь энтореналны хэсгийг чамархан мезокортексоос заагалдаг. Энторенал хэсэг нь неокортексын маш өргөн хүрээний хэсгүүдээс мэдээлэл хүлээн авдаг бөгөөд гиппокамп руу нэвтрэх өвөө таалга нь болж идэг. Гиппокамп нь эрчүү мэдээллийг хэр зэрэг шинэлэг болохыг шинжлэх бол үүрэгтэй идэг бахнэ. За энторенал гадраас гиппокамп руу чиглэсэн мэдрэлийн ширхгүүд маш их хэмжээтэй байдаг. Тэдгээрийн ихэнх нь субикулумыг нэвтрэн гардаг бөгөөд нэвтлэгч замд хамаардаг бахнэ. За дээдлийн зурган дээр цэнхрээр харагдчихээн тийм. За хоёрт нь septal afferent fiber. За Брокийн диагонал зурвас болон septal хэсгийн холын нэрэг болон гамк эрэг мэдрэлийн эсүүд гиппокамп руу ирж идэг. Холын нэрэг дамжуулалтанд тархмал шинжтэй байдаг бол гамк эрэг ширхгүүд нь гиппокамп дахь гамкийн завсралын мэдрэлийн эсүүдтэй синапс үүсгэж иждэг бахнэ. За комсоралны афферент ширхгүүд бүсийн пирамид болон шүтлэг артераны хотгор хэсгийн зарим мэдрэлийн эсүүд хоёр талын гиппокампыг хооронд нь холбож идэг. Эдгээр нь эсрэг талын гиппокампын пирамид болон мөхлөгт эсүүдийн дендрит хэсэг дээр очиж төгсдөг бахнэ. Холбогч ширхгүүд бахнэ. За дөрөвдүгээрх нь тархины багнан хэсгээс ирэх афферент ширхгүүд. За тархины багны янз бүрийн цөмүүд нь гиппокамп руу катехоламин буюу жишээ нь норадреналин агуулсан ширхгүүдийг илгээдэг бөгөөд эдгээр нь ихэвчлэн тархмал байдлаар байрладаг бахнэ. За гиппокамп дахь идэвхжил тарах зам. Өмнө дурдсанчлан энтореналны гадаргаас ирэх мэдээлэл нь гиппокамп руу чиглэсэн үндсэн афферент зам юм. Эдгээр энторенал ширхгүүд нь глутамат эрэг бөгөөд мөхлөгт болон пирамид эсүүдийн дендрит дээр очиж төгсдөг байна. За 3 синапст хэлхий бол үүсдэг байна. Трисинаптик main pathway. За гиппокамп доторх сэрэл дамжих үндсэн замыг дараах байдлаар тодорхойлдог юм. Нэгдүгээрт нь энторенал гадаргаас шүтлэг артераны мөхлөгт эсүүд хүрэх эхний синапс. За дараагийнх нь мөхлөгт эсүүдээс хөвдөрхөг ширхгийн системээр саазын пирамид эсүүд рүү хоёр дахь синапс дамжих нь байна. За дараагийнх нь саазын пирамид эсийн аксоноос салбарлах шофрын коллатерал. Өөрөөр хэлэх юм бол C1 пирамид эсүүд хүрж байгаа 3 дахь синапс. За энэ 3 өртөө бүрт сэрэл дамжих үйл явцыг гамк эрэг дарангуулагч завсрын мэдрэлийн эсүүд бол зохицуулж байдаг. Үндсэн сэрэгч замын мэдрэлийн эсүүд дээрх гамкийн синапсууд нь эсийн бие, аксоны эхлэл хэсэг эсвэл дендрит дээр бол байрлаж байдаг. За гиппокампын гарах замууд. C1 бүсийн мэдрэлийн эсүүд нь цааш субикулум руу мэдээллийг бол дамжуулдаг. Субикулумаас их авсан афферент ширхгүүд нь гиппокампын формацийн үндсэн гарах зам болох пембре болон тархины нуман холбоосыг бол үүсгэдэг. Нуман холбоос буюу форникс нь
одоо завсрын тархины дээгүүр нумран гарч хөхлөг биед очиж төгсдөг. За номон холбоос нь гиппокампыг ипоталамустай улмаар вегетатив мэдрэлийн тогтолцоотой холбох гүүр болдог байна. За дараагийн үндс хэсэг бол амигдала буюу гүйлсэн бие. Амигдала нь хэд хэдэн ялгаатай эсгүүдээс бүрддэг бөгөөд тэдгээрийн зарим нь үйл ажиллагааны хувьд үнэрлэх системтэй илүү ойр холбоотой байдаг бол зарим нь лимбийн тогтолцоонд хамаардаг байна. Амигдала нь стратотерминалс хэмээх мэдрэлийн замын эхлэлийн бөөм байдаг. Энэхүү зам нь таламус болон сүүлт бөөмийн хооронд ховлоор дээш урагш нумран гарч ховдол хоорондын нүхний түвшинд хүрч хэд хэдэн бие даасан багц болон хуваагддаг. Эдгээр ширхэгүүд нь дараах газрууд руу чиглэсэн байдаг. Нэгдүгээрт нь септалария гипоталамусын урд хэсэг хабенулярны бөөм. За түүнчлэн амигдала дунд тарих ялангуяа таламусын медиал дорсал нүклеус рүү бол холбогдож идэг. Энэ бөөм нь цааш орбитофронталны гадарт мэдээллийг дамжуулна. Хоёр талын амигдала нь мөн хоорондоо холбогддог юм холбоостой ахнэ. За туршилтаар амигдалаг цочруулахад аффектив буюу одоо юм хүчилсэн идэвхжил үүсдэг болох нь тогтоогдсон байдаг. За үүнд нэгдүгээр сэтгэл хөдлөлийн хариу үйлдэл бол гарна. Уур хилэн, түрэмгийлэл зэрэг сэтгэл хөдлөлүүд илэрч үүнийг дагаад цусны даралт ихсэх, зүрхний цохилт болон амьсгалын тоолшрох зэрэг вегетатив урвалууд бол дагалтдаг. За дараагийнх нь зан үлийн өөрчлөлт. Амигдалагийн аль цөмийг цочруулж байгаагаас хамааран анхаарал төвлөрөлт, хоол тэжээлийн хэрэглээ болон бэлгийн зан үйлд өөрчлөлт ордог байна. За өмнө тайлбарласнаар энтериналны гадарга нь яг төгсөн өргөн хүрээний бүсүүдийн афферент мэдээллийг хүлээж аваад түүнийг перфронт фетвээр дамжуулан гиппокамп руу илгээж өгдөг. За мэдрэлийн идэвхжлийн энэ түвшинд ирж буй мэдээлэл хэр зэрэг шинэлэг болохыг одоо шалгах үйл явц бол гиппокампт явагдана. Энэ нь эргээд гиппокамп нь сурах болон санахын үйл явцад маш чухал гүйцэтгэх одоо үүрэгтэйг одоо харуулдаг бөгөөд эмнэлзэн олон туршилтаар батлагдсан байдаг. Санах ойн хэвийн ажиллагаа нь зөвхөн бүрэн бүтэн гиппокампаас гадна гиппокамп болон амигдалаг тархины бусад хэсгүүдтэй холбож байгаа мэдрэлийн ширхэгүүдээс бол хамаарч байдаг. За дараах мэдрэлийн замууд нь санах ойн буюу ялангуяа декларатив буюу баримтат санах ойн хувьд маш чухал ач холбогдолтой. За гиппокампаас эхэлсэн дамжуулалт тархины нуман холбоосоор дамжин септал нуклеуд руу мөн хөхлөг бие рүү улмаар таламусын өмнөд цөм болон бүслүүр артериа руу явж байгаа папезийн цагираг бол декларатив ой санамжинд чухал ахна. За нөгөө талаасаа амигдалагаас их авсан дамжуулалт буюу таламусын дорсомедиал нуклеус руу улмаар орбитофронталны гадар руу явж байгаа зам бол бас үүнд чухал ахнэ. За тэгвэл декларатив мемори гэдэг нь юу юм бэ? Гэхдээ хүн өөрийн ухамсартайгаар иргэн санаж үгээр илэрхийлж болох баримт, мэдээлэл, үйл явдлууд буюу хүний нэр, түүхэн огноо өчигдөр болсон бэ гэдэг тэр зүйлүүдийг санаж байгааг декларатив санах хой гэдэг бахнэ. За тэгэхээр санах хойн төрлүүд лимбийн тогтолцоо санах хой явцад хэрхэн оролцдгийг ойлгохын тулд нейро психологийн зарим үндсэн ойлголтыг заавал мэдэх шаардлагатай. За орчин үед нейро психологийн үндэслэгчдийн нэгд Уильям Джеймс санах хойг анхдагч болон хоёрдогч гэж хуваасан байдаг. Анхдагч буюу богино short term memory мэдрэхүүн эрхтнээр дамжин ирсэн сэтгэгдэл арилсны дараа тухайн мэдээлэл ухамсарт богино хугацаанд хадгалагдахыг хэлнэ. Хоёрдогч буюу long term memory гэдэг бол ухамсараас төр зур арчигдсан байсан өмнөх үйл явдал эсвэл төлөв байдлыг эргэн санах чадварыг хэлдэг. Өнөөдөр богино хугацааны ой болон урт хугацааны ойн ялгаа нь нейропсихологийн салбар туршилтаар сайтар нотлогдсон загвар болоод байгаа. Тархины зарим өвчин эсвэл гэмтэл нь эдгээр хоёр тогтолцоог өөр өөр хэмжээгээр гэмтэж идэг. Танин мэдхүйн хэвийн үйл ажиллагаа явуулахын тулд хоёр систем хоёулаа хэвийн байх шаардлагатай бөгөөд тэдгээрийн хямралыг стандарт зорилуудаар илрүүлж болдог. За санах хойн мэдрэлийн үндэс буюу neural substrates
1940-од онд Хэб санах хойн эдгээр хоёр хэлбэр нь мэдрэлийн өөр үндэс суурьтай гэдэг таамаглалыг болов дэвшүүлсэн. Short term memory бол мэдрэлийн эсүүдийн нэгдэл доторх эргэлдэх идэвхжил буюу circulating activation бол long term memory-ийн синапсын холбоосын түвшинд гарсан урт хугацааны бүтцийн өөрчлөлтийн үр дүн юм аа. Хэбийн загварын дагуу энэ хоёр бүтцийн дасан зохицол буюу өөрчлөлт явагдахын тулд хэдэн минутаас хэдэн цаг үргэлжлэх консолидац буюу бэхжих процесс бол шаардлагатай байдаг. За хожим нь санахын эмгэгтэй өвчтнүүдэд хийсэн нейропсихологийн судалгаагаар гиппокамп нь ухамсарт дурсамжуудыг бэхжүүлэх үйл явцад үнэхээр чухал үүрэгтэй гэдэг нь бол тогтоогдсон байдаг. За богино хугацааны санах хойг шалгах тест. Хамгийн түгээмэл арга бол тооны дарааллыг давтах. Хүнд уртсгасан дараалал бүхий тоонуудыг хэлж өгөөд давтан хэлхийг бол хүсдэг. Эрүүл хүн дунджаар 7 тоог ийм байдлаар давтах чадвартай байдаг. Эдгээр мэдээлэл маш хурдан арилдаг бөгөөд урт хугацааны санах хойр бол шилждэггүй. За тэгвэл урт хугацааны санах хойг хэрхэн шалгах вэ гэхээр хүнд тодорхой зүйлс буюу үгсийн жагсаалт, эд зүйлсийг бол үзүүлж тогтоох хугацаа өгсөний дараа хэсэг хугацааны дараа тэдгэрийг эргэн санах эсвэл таних бол хүсдэг. Энэ нь ухамсарт дурсамжийг дур зоргоороос сэргээх чадварыг шалгаж байгаа хэрэг юм аа. За long term memory-гийн дэд хэлбэрүүд урт хугацааны санах хойн хоёр үндсэн хэлбэр бол байдаг. Эпизодик буюу үежилсэн санах энэ нь тодорхой цаг хугацаа орон зайд болсон үйл явдлууд болон хувийн туршлагад тулгуурласан дурсамжууд, аялал, тоглолт, тэмцээн гэх мэт. За нөгөөх нь семантик санах хойн. Ерөнхий мэдлэгийн салбарт хамаарах баримтууд буюу анга ухаан, физик, газар зүй гэх мэтийг сана гэсэн үг. За санах хойн зарим хэсэг нь хүний ухамсаргүйгээр зан үйлд болвол нөлөөлж байдаг. За илэрхий санах ухамсартайгаар иргэн санаж амаар илэрхийлж болох дурсамжууд. Нөгөөх нь далд санах буюу амаар илэрхийлэх боломжгүй мэдээллүүд. За үүнд хөдөлгөөний дадал, дугуйнах, төгөлдөр хуур тоглох зэрэг хөдөлгөөний чадварууд үүнд ордог байна. Сонгодог нөхцөлт рефлекс. Павловын нохооны туршилт буюу гэрэл асаахаар хоол өгөх гэж шүлсэн ялгардаг рефлекстэй туршилт идэв шүү дээ, тийм ээ. Тэр өөрөөр хэлэх юм бол сургах тэр рефлекс бахны сурах рефлекс. Прайминг эффект. Өмнө нь харсан мэдээлэл дараагийн ижил төстэй нөхцөлд илүү хурдан боловсруулагдах үзэгдэл. Хэдийгээр хүн өмнө нь харсан ухамсартайгаар санахгүйсэн ч гэсэн тухайн нөхцөлд юу хийх ёстой вэ гэдгийг шууд мэдж байна гэсэн үг. За жишээлх юм бол шатрын маструуд жинхэнэ тоглолтын үеийн үргийг маш сайн тогтоодог боловч шатрын дүрсийг санамсаргүй байдлаар өрхөд жирийн хүнээс илүү гардаггүй байна. Энэ нь имплицит санах хойд нарийн төвөгтэй хэв шинж хадгалагддгийг харуулж байгаа юм. За Скайверийн санах хойн англи Скор 1987 онд санах хойн хэд дэд хэв маягуудыг ангилах тогтолцоог бол санал болгосон байна. Энд мята таны мэдхүн даалгавар гүйцэтгэхэд шаардлагатай санах хойн төрлүүдийг бол багтуулсан байдаг. За үүнд духны дэлбэнгийн төрлийн санах, мэдээллийг цэгцлэх, хадгалах, эргэн санах, стратеги боловсруулах үйл ажиллагаа бол багтдаг байна. Тархины духны дэлбэнгийн хэвэн үйл ажиллагаанаас бол хамаардаг. За дараагийнх нь хадгалах үйл явц. Санах хойд мэдээлэл хадгалагдахдаа бодит байдлаас хийсвэр буюу абстракт төлөв рүү шилждэг. Жишээ нь бид хүүхэд насны сургуулийнхаа ерөнхий төрхийг сандаг боловч деталь хэсгийг бол сандаггүй, зурж ус чадахгүй, тийм ээ. За дүр зураг биш, бүтээлч сэргэлт. Санах хойн болсон явдлыг баримтат кино шиг бичдэг гэхгүй. Харин субъектив байдлаар буцаан бүтээх замаар бол ажилдаг юм байна. Амнестик хам шинж буюу ойгуудлын хам шинж, түүний шалтгаанууд. За санах хойн ялангуяа декларатив буюу баримтат төрлийн хэвийн ажиллагаанд гиппокамп болон түүний мэдрэлийн холбоосуудын бүрэн бүтэн байдлаас хамаардаг. Мөн
орбитофронталны гадар руу чиглэсэн мэдрэлийн замууд давхар чухал үүрэг гүйцэтгэдэг. Эдгээр бүтэц болон зохицуулах хэсгийг хэлхийг хамарсан өвчнийг гэмтэл юм уу өвчин нь амнестик хам шинж буюу ойг үдлийг бол үүсгэдэг. За өвчтөн шинээр мэдээлэл тогтоох чадваргүй болох антроградны амнези болон өвчин эхлэхээс өмнө хадгалсан мэдээллийг эргэн санах чадваргүй болох ретроградны амнези тохиолдох тийм ойг үдлүүд бол байж болдог. За гэтэл тусгаарлагдсан амнези гэж байна. Цэвэр амнези ойг үдэл isolated amnesia тийм ээ. Хэл яриа логик сэтгэлгээ асуудал шийдвэрлэх зэрэг бусад танин мэдхүүн чадварууд нь бол хэврээ байгаад идэг. За энэ хам шинж ихэвчлэн урт хугацааны санах хойг гэмтээж харин богино хугацааны санах хойг хэвэн үлдээдэг. Мөн процедурын санах хой буюу дадал хөдөлгөөн сурах чадвар хэвээ хадгалагдаж үлддэг онцлогтой. Корсаковын хам шинж эсвэл таламусын хоёр тал чигдээсэн үед зам төрхийн өөрчлөлт тэмүүлэлгүй болох шинжүүд хавсарч илэрч болдог. За деменц буюу тэнэгрэл зөнөгрлөөс ялгаа онцлох хэрэгтэй тийм ээ ойг үдлийг. Эмнэлцийн хувьд амнестик хам шинжийг Альцгеймер болон бусад деменцээс ялгах нь айгүй чухал. Деменцийн үед зөвхөн санах хой алдагдал илэрдэг гэхгүй. Апази буюу хэл ярианы эмгэг, агноси буюу таних чадвар алдагдах. За бусад голомтлог шинжүүд илэрч оюун ухааны чадвар ерөнхийдөө буурдаг. За ойг үдлийн хам шинжүүдийн шалтгаанууд тархины өвчний шин чанараас хамаарч санах хой хямрал нь гэмт, хурц, цочмогоор эсвэл аажим, давшингуй хэлбэрээр илэрч болно. Гэмтэл болон цус харвалтын үед тархины гэмтэл, цус алдал, тишмигийн үед бол цочмог илэрнэ. Дегенератив үйл явцын үед бол аажим дамжирч илэрнэ. Бодисын солилцооны эмгэхгүй үед тухайлах юм бол архаг архичдад Верник-Корсаковын хам шинж бол ихэвчлэн В1 витамины дутагдлаас заримдаа цочмогоор муудаж, зарим үед архаг дамжирч явагдана. Ятроген буюу эмчилгээнээс үүдэлтэй шалтгаанууд гэж болно. Эпилепси эсрэг чамархайн дэлбэнд хийгдсэн мэс засал эсвэл хүнд хэлбэрийн депрессийн үед цахилгаан зочруулах эмчилгээний дараагаар үүсч болдог байна. За ойг үдлийн хам шинж баруун зүүн аль тал бөмбөлгийг хамарснаас болоод өөр байж болно. Зүүн талын гэмтлийн үед хэл ярианы санах хой гэмтдэг бол баруун талын үед дүрслэн харааны санах хой бол гэмтдэг. Хоёр талын гэмтэл хавсрах юм бол хоёр төрлийн санах хойг хоёуланг нь гэмтээдэг. Амьтдад хийсэн туршилтаар санах хой хоёр үндсэн замыг гиппокампаас эхэлсэн болон амигдаагаас эхэлсэн замуудыг хоёуланг нь зэрэг тасалхад маш хүнд байнгын тийм ойг үдэл үүсдэг бөгөөд зөвхөн нэгийг нь таслахад харьцангуй хөнгөн төр зургийн шинжтэй байдаг нь бол тогтогдсон байна. За гэмтлийн дараах амнезия. Гэмтлийн дараах ойг үдэл нь ихэвчлэн антроградны буюу гэмтлээс хойш үйл явдлыг бол санахгүй. Ретроградны амнези бол өмнөх үйл явдлыг санахгүй гэсэн хоёр хэлбэртэй. За энэ хоёр хэлбэр цаг хугацааны үед гэмтэл авахаас өмнөх болон хойшхыг санахгүй байгаагаар л ялгаатай тийм ээ. Түүнчлэн бүрэн бус байж болох бөгөөд энэ үед амнестик цоорхойнуудын дунд санах хой арлууд гэж нэрлэгддэг хэсэгчлэн дурсамжууд бол үлдэж болдог. За ретроград амнезитэй хүмүүс ихэвчлэн алс холын өнгөрсөн үеийн үйл явдлыг илүү сайн сандаг. За сэтгцээс үүсэлттэй буюу психогеник хямралыг бодвол тархины бодит гэмтлээс үүсэлттэй санах хой хямрал нь ихэвчлэн антроград болон ретроград бүрэлдэхүүн хэсгүүдийг хоёуланг нь агуулдаг. За эдгээр нь тодорхой хэмжээгээр сайжрах, заримдаа бүрэн сэргийх боломжтой. Үндсэн шалтгаанаас хамааран нейропсихологийн эмгэгүүд буюу хэл яриа, зан төрхийн өөрчлөлт гэх мэт дагалдаж илэрч болдог бахнэ. За амнези үүсгдэг бусад өвчнүүд зарчмын хувьд санах хойд оролцдог бүтцүүдийг хоёр талтаагаар гэмтээсэн тархины ямар ч өвчин гэмтэл нь ойг үдлийн хам шинж үүсгэнэ. Клиникийн практик дараах эмгэгүүд онцгой ач холбогдолтой.
энгийн герпс вирусын энцефалит. Энэ вирус нь л эмбийн бүтцүүдийг сонгомлоор гэмтээдэг бөгөөд ихэвчлэн чамархайн дэлбэнгийн дотор суурь хэсэг болон бүслүүр атрийг хоёр талтай гэмтээдэг. Таламусын шигдэс. Таламусын цусан хангамжийн онцлогоос шалтгаалan шигдэс нь ихэвчлэн хоёр талыг зэрэг хамарсан байдаг онцлог. За, септал бөөмүүдийн септал нуклеусын хэсэгт цус алдах болон шигдэс үүсэх. Өөрөөр хэлбэл тархины урд артерийн цүлхэн хагарах эсвэл түүний мэс заслын эмчилгээний дараа үүсэх тохиолдол байдаг. Эвэрлэг биеийн арын хэсгийн гэмтэл. Гэмтлийн эсвэл ишмийн шалтгаантай байж болох бөгөөд энэ нь ихэвчлэн түүний доор байрлах нуман холбоосын комиссурыг хамардаг бахнэ. За, ингээд дөрвөн тохиолдол танилцуулнаа. Хоёр талын чамархайн дотор талын мэс заслаар авагдсны дараах ойгуудл. За, энэ тохиолдол бол маш алдартай. За, чамархайн дотор талын бүтцийн санах хойд ямар чухал үр гүйцэтгэдэг вэ гэдгийг бол энэ тохиолдол бол бид бүгдэд танилцсан байдаг. За, энэ тохиолдол бичигдснээс хойш санах хойно олон дэд хэв маягийг наривчлан тодорхойлж тэдгээрийг судлах олон тооны нейропсихологийн сорилтуудыг боловсруулсан байдаг. За, энэ яасан тохиолдол вэ гэхээр эмчилгээнд үр дүнгүй эпилепсийн үед заримдаа уналт өгчүй тархины хэсгийг мэс заслаар авдаг тийм ээ. Ихэнхдээ энэ нь чамархайн дэлбэн байдаг бөгөөд 1953 онд өвчтөнд хүн хэлбэрийн эпилепси улмаас хоёр талын чамархайн дэлбэнгийн дотор хэсгийг буюу медиал хэсгийг авах мэс засал хийсэн байна. За, энэ хагалгааны дараа өвчтөнд маш хүнд зэргийн ойгуудл үүснээс болоод дахиж энэ хагалгааг өвчтний хоёр талд зэрэг хийхээ бол болсон байна. За, хагалгааны дараа санах маш хүнд хямралтай, насан туршдаа энэ нь өөрчлөгдөг үлдсэн байна. За, эмчтэй ярих үедээ маш хэвийн ухаалаг харагдан асуултанд нь чөлөөтэй хариулж чадчихсан. Гэвч эмч өрөөнөөс гараад хэдхэн минутын дараа эргээд орж ирэхээр тэр эмчийг огт хараагүй мэт мартаж яагаад үргэлж шинэ эмчтэй уулзаад байгаагаа гомдолдог байсан. За, тухайн өвчтөнд богино хугацааны ой тогтолт бол хэвэн байсан. Ойролцоогоор 1 минут хүртэлх хугацааны мэдээллийг хадгалж тоон дарааллыг шууд давтаж хэлж чаддаг байсан. За, гол эмгэг нь шинэ мэдээллийг богино хугацааны санахойгоос урт хугацааны санахой руу шилжүүлэх буюу консолидейшн байхгүй болсон байсан. Юу хадгалагдаж үлдсэн бэ гэхээр декларатив бус буюу далд санахой гэмтээгүй дадал буюу сурах чадвар. Тэрээр үг эсвэл дүрс нөхөх даалгаврыг өдөр бүр хийх тусам гүйцэтгэл нь сайжирч исэн. Энэ нь тэрээр асуудал шийдвэрлэх стратегийг сурч хадгалж чадаж байгааг бол илтгэж байгаа боловч хачирхалтай нь тэрээр энэ даалгаврыг өмнө нь хийж байснаа ерөөсөө сандаггүй байна. Хөдөлгөөний дадал бол үлдсэн. Шинэ хөдөлгөөний ур чадварыг хагалгааны дараа ч эзэмшиж чадаад байсан. Мета таны мэдхүү буюу өөрийгөө санах асуудалтай байгаагаа ухамсарлаж исэн энэ хүн. За, тэгэхээр чамархайн дэлбэнгийн дотор хэсгийн болвол шинээр мэдээллийг хадгалах болон эргэн санахад хамгийн чухал хэсэг юм а гэдгийг харуулсан. Гиппокамп илэрхий дурсамжуудыг урт хугацааны санах хориортой шилжүүлэх эсвэл танин мэдхүүн бусад төвд рүү илгээх хүртэл түр хадгалдаг завсрын хадгалах тогтолцоо буюу гэж үзэж болохоор байгаа юм аа. За, дараагийн тохиолдол энгийн герпсийн энцефалит ба ойгуудл. За, 11 настай охин 2-7 хоногийн турш толгой өвчтөй өвдөх, дотор мухайрах, бөөлж шинж тэмдэг илэрч улмаар ухамсарт байдал нь бол бүдгэрч эхэлсэн. За, орон зай марамжаа алдсан, өөрийнхөө амьдардаг гэр орон дотроо төөрч замаа болохоо болсон. За, маш бага ярьдаг болсон бөгөөд ярих үедээ утга авцалдаагүй зүйлс хэлжсэн.
За хүнд хэлбэрийн антроградны амнезийн үүссэн эмнэлэгт хэвтэх үед ямар ч шинэ мэдээллийг хэдхэн минутаас илүү хугацаагаар тогтоож чадахгүй болсон. За санахын алдагдлаас өөр хөдөлгөөний болон мэдрэхүүн голомтод өөрчлөлт бол ерөөсөө илрээгүй. За ингээд Ямрадер юу илэрсэн бэ гэхээр эхний зураглалаар хоёр талын чамархайн дэлбэн болон бүслүүр атраанууд хаван үссэн. Дараагийн шатны шинжилгээгээр эдгээр хэсгүүдэд цус харуулт бол үүссэн байгаа. Ингээд ээлдэс судлалын шинжилгээгээр амнестик хам шинжээ үндсэн шалтгаан нь тархины энгийн герпес вирусын халдвар болно байгаа нь батлагдсан байдаг. За эмчилгээ ба үр дүн. Вирусын эсрэг өвөрмөц эмчилгээ хийсний дараа өвчтний санахой аажмаар бол сайжирсан. Гэсэн хэдий ч санахын алдагдал нь түүний сурлагад нөлөөлж 6 дугаар ангида дахин сурах шаардлагатай болсон байна. За энгийн герпес вирус буюу herpes simplex 1 нь тархины бусад хэсгээс илүүтэй лимбийн тогтолцооны бүтцүүдийг буюу гиппокамп, амигдала, бүслүүр атракс сонгомлоор гэмтээдэг шинж чанартай. Ийм учраас энэ өвчний үед санах хойн хүнд хэлбэрийн алдагдал хамгийн түрүүнд илэрдэг байна. За энэ тохиолдлын Ямрын зураг бол харагдчихна. За A болон B зурагт коронал зураг байна тийм ээ. Чамархайн дэлбэнгийн дотор талын медиал хэсгүүдэд хоёр талтай дохионы эрчим өндөрсөж цайж харагдаж байгаа эмгэг өөрчлөлт бол харагдчихэв. За гиппокамп хоёр талын гиппокампын формац бүхэлдээ хавдаж томорсон байгаа нь бол харагдчихэв тийм ээ. Энэ үйл явц нь зүүн талын таламус, чамархайн гадна талын гатар болон арал хэсэг рүү тэлж тархсан байна. За доотлын B болон C болон D зураг дээр аксиал хөндлөн T2 байна тийм ээ. За чамархайн дэлбэн болвол хоёр талын чамархайн дотор талын дохионы эмгэг өөрчлөлтүүд бол тав харагдчихэв тийм ээ, сумаар заасан харагдчихэв. За зүүн талын таламус болон эвэрлэг биеийн арын хэсэг буюу спленумд маш өвөрмөц ховор тохиолдох эмгэг өөрчлөлт бол харагдчихэв. За И зурган дээр тоцгогч бодис тарьсан T1 зураг байна. Цус тархины хориг тоцгогч бодис хэрэглэсэн зураг дээр хориг бүрэн бүтэн хэвэр байгаа нь бол харагдчихэв. Энэ нь энгийн герпес энцефалитын эрт үед илэрдэг нийтлэг шинж юм аа. За тохиолдол 3 таламусын хоёр талын шигдээс буюу перчерон артерийн хам шинж. За 54 настай эрэгтэй баярын арга хэмжээнээс ирснийхаа дараа гэнт нойрмог болоод хит хайхрамжгүй байдалтай болсон байна. Үүнд илэрсэн эмэлцэн гол шинж нь ойгууд болон ухамсарт байдлын өөрчлөлт болсон байна. За юу илэрсэн бэ гэхээр цаг хугацаа орон зайн баримжаа алдагдсан. Өөрийн гэртээ байгаа мөртлөө хаана байгаагаа асууж шүн дунд болж байхад одоо босох ёстой юу гэж асуусан байна. За ретроградны амнезийн үүссэн тухайн үдшийн болсон үйл явдлуудыг тэр дундаа өөрийнхөө хэлсэн үгийг баяр хүргэж хэлсэн үг зэрэг огт санахгүй байгаа. Апати болон идэвхгүй байдал. Өөрөөр хэлэх юм бол өвчтөн маш идэвхгүй, хайхрамжгүй болсон. Хувцас тайлах эсвэл өгсөн даалгаврыг гүйцэтгэхдээ маш хойрог байсан бөгөөд шинжилгээний явцад хэд удаа унтаад өгсөн байна. За шинжилгээ хийхэд Ямрай шинжилгээгээр таламусын дорсомедиал хэсгийг хамарсан шигдээс бол илэрсэн зурагт маш тод ийм хоёр цагаанаар харагдчихэв тийм ээ. Энэ ховор тохиолдол нь перчерон артерийн судасны өрмөс тогтолцооноос болж байгаа. Ихэвчлэн таламусын хоёр тал тустай артериар тэжээгддэг боловч зарим хүмүүст хоёр талын таламусыг цусаар тэжээдэг ганцхан нийтлэг судасны баг нь бол байдаг. Хэрвээ энэ ганц судас бөглөрүүл тархины хоёр талын таламусын чухал хэсгүүд зэрэг гэмтэж дээрх шинжүүд үүсдэг байна. За тэгвэл дорсомедиал бөөм болвол лимбийн тогтолцоо болон префронталны гадартай холбогддог тул гэмтсэн үед санах алдагдаж зам төрөх идэвхгүй апати байдалтай болдог байна. Нойрмог байдал үүснэ таламус нь тархины ерөнхий сэдэл ухамсарт байдлыг зохицуулдаг хаалга учраас гэмтлийн үед өвчтөн байнга нойрмоглдог.
Аз болоход өвчтөн мэдрэлийн дутагдлууд одоо өвчтөнд илэрсэн шинжүүд харьцангуй хурдан арилж хэдэн сарын дараа ажилдаа эргэн орсон байна. За санах ойн хурц одоо дутагдал буюу цочмог ойгуудл ба зан төрхийн өөрчлөлт. За 61 настай гэрээ эцэгтэй өдрийн хоол идснийхаа дараа гинт хачаа авирлж эхэлсэн. Үүнд илэрсэн гол шинжүүд нь болохоор юу байсан бэ гэхээр антроградны амнези нөхрөөсөө өдрийн унтлагын унтсан эсхийг нь 3 удаа асууж хариултыг нь дээр дороо мартчихсан. Мөн хэдхэн минутын өмнө кофе уусан мөртлөө дахин кофе чанаж байсан шинэ мэдээлэл тогтоох чадваргүй болсныг нь бол харуулж байгаа. Орон зай цаг хугацааны баримжааг болсон хэдэн он хэдний өдөр одоо ямар өдөр болохыг хэлж чадахгүйсэн. За сэтгэл хөдлөлийн хямрал, аффектив хямрал үүссэн, зан төрх нь огцон өөрчлөгдөж, заримдаа түрэмгий, заримдаа итгэхгүй болчихсон. Агносын үүссэн, өөрийнхөө өвчнийг огт хүлээн зөвшөөрөхгүй, надад зүгээр чи юу хүсэж байгаа юм бэ гэж одоо асууж ирсэн байна. Персервац буюу нэг хөдөлгөөнөө зориггүйгээр дахин давтах, одоо талны өмнө үсээ самнахаа зогсоож чадахгүй байсан байна. За мэдрэлийн эмч түүнийг амнестик хам шинж, сэтгэл хөдлөлийн хямрал болон өвчнөө үл ухамсарлах эмгэгтэй гэж оншилсан. За соронзон резнанс томограф болон ангиографийн шинжилгээгээр урд холбогч артерийн нэвтлэгч цалаанууд бөглөрснийг бол тогтоосон байна. За үүний улмаас дараах бүтцүүдэд хурц шигдээс үүссэн. Эвэрлэг биеийн хэсэг, за нуман холбоосын хэсгүүд, зүүн талын суурийн зангилаа, тухны гадар. За энэ тохиолдол нь лимбийн тогтолцооны замууд ялангуяа порникс гэмтэх үед нэгдүгээр кейстэй адилхан санах он одоо бэхжих үйл явц хэрхэн зогсдгийг одоо харуулж байгаа юм аа. За Имраны зураг нь ингээд тажууд нь тод харагдаж байна тийм ээ.